Жишээлбэл 12 дугаар сарын 3-нд олон улсын Transparency International байгууллага дэлхийд даяар 1 цаг мөчид дэлхийн авилгын төсөөллийн индексийг зарладаг. Төсөөллийн индексийг тогтоохдоо 183 оронд авилгын индексийг судалж ирэмлэн тогтоодог юм байна. За 2011 онд манай улсын хувьд бол авилгалын түвшний индексээр та бүхэн харж байна. 120 дугаар байрыг эзэлж байсан байна. За 2012 онд ямар байсан бэ? За 2012 онд манай улсын хувьд 94 дугаар байрыг эзэлж байсан байна. За 2013 онд манай улсын хувьд болохоор та бүхэн харж байна 83 дугаар байрыг эзэлж байсан байна. За тэгээ 2014 оны дүнг өнөөдөр бид хүлээж авсан байгаа. За сүмрээ харцгаая. Энд юу гэж бичсэн бэ? 12 сарын 3-ны хүртэл бол задлж болохгүй гэсэн кодтойгоор бас ирсэн байна. За эхний байрыг мэдээж Шинэ Зеланд, Дани, Финланд, Швед гэсэн ийм улсууд эзэлсэн болол за эхний 30 дугаар байрд бол Япон, Хонконг, Америк, Франц гэсэн ийм улсууд бол байна тийм ээ. За манай улсын хувьд болохоор 80 дугаар байранд за 14. За манай улсын хувьд бол 2014 онд авилгын түвшний индексээр дэлхийн одоо 183 улсаас 80 дугаар байранд жагссан байна. Та бүхэнд харж байна тийм ээ. Тэр Эл Салвадор гэж улсын доотлолт Монгол улс 2014 оны авилгын түвшний индексээр дэлхийн 183 орноос 80 дугаар байранд жагсаж 2013 онд бол 83 дугаар байранд байсан тийм ээ. 3 орноор урагш байгаа гэсэн ийм одоо үзүүлэлт гарсан байна. Энэхүү авилгын индекс нь дэлхийн хэмжээнд авилгын асуудалд анхаарал хандуулж төр засгийн үнэлгээг бий олгож улс орнуудын хооронд төр засгийн салбар дахь авилгын түвшнөөр харьцуулах боломжийг олгодог байна.